Дахианы гуяа нэмгэн хэрчээд халаасан хайруулын тавгандаа тос хийгээд баг зэрэг сонгоно. Дахианы мах, хэрц, давс, тор, жимс, дахиагаа алтан шаргал өнгөтэй болтон хуурна. Энгийн талхны жараар бэлтгэсэн гурил сайтар амраасны дараа тэгш өнцгтээ элдэж бэлтгээд бэлэн пиццаны сүмс эсвэл личо юм уу уйг салд гэх мэт та өөрт таалагддаг сүмсээ хэрэглэж болно. Дараа нь тортой дахианы махан бэлгцээ жигд тараана. Бичлэгэн дээрх байдлаар хурууны хэмжээтэй зүст хоёр талаас нь ээлжлэн хучих байдлаар бэлтгэн. Мас хэтүрхэд шарх шүүгэнд 220 градуст 10 минут хийн. Ингээд турк маягийн шанцтай талхмайн бэлэн боллоо.